За энэ дээр одоо би бас ажлын хэсэг болоод төслийн нэгжид бас нэг зүйлийг захиж хэлмээр байна. Энэ эрчим хүчний яамнаас одоо өмнөөс хэрэгжүүлсэн Солонгосын засгийн газрын Эгзийн банкны 10 аймагт эрчим дулааны станц байгуулах төслүүд ингээд одоо бүтлгүүтэж фейлдсэн байдаг. Үүн шиг одоо хэрвээ энэ төсөл одоо бүтлгүү болох юм бол цаашдаа энэ төрийн өвчнөд хүншлэлээр тэгдэх олон ажлууд мөн бас бүтлгүү болох одоо энэ болох одоо эрсдэлтэй. Тиймэрхүү та бүхэн маань энэ дээр одоо бас маш сайн нэгтэн ба ажиллаж энэ төслөө амжилттай хэрэгжүүлээрэй гэдэг. Эрчим хүч бол магадгүй Улаанбаатарчуудын хувьд бол баг хамгийн чухал нэг номерын асуудал. Эрчим хүчний найдвартай доктортой хүүсвэртэй болсноор дагаад энэ хатуу түлшийг эрчим хүчээр орлуулах энэ утааны асуудал бүрх утаа бураад эрүүл мэндийн одоо эрсдэл байдал бол ахуй орчин сайжрах гэдэг олон юм үр дүнтэй. Тэгэхээр одоо би бас энэ дээр нэг санал бас гаргамаар байгаа цаашдаа хурлын дарагт төгжрлийг буруулах ажлын хэсэг гэдээ гаргаад энэ дээр одоо бас ажиллаад нэлээд эрчимтэй ажиллаж байна. Мэдээж тодорхой шийдлүүдийг бас гаргаад энэ ухаалаг камерыг ашиглаад олон улсын сайн жишгийг бас Улаанбаатарт нутагшуулаад үр дүн нь бол бас үе шаттай гарна гэж бол итгэлтэй байгаа. Үүн шиг бид одоо бас дан ганцын салбарын яамыг харахгүйгээр Улаанбаатар хот маань цаашдаа бас энэ эрчим хүчний тогтвортой, найдвартай их усвэртэй болох одоо бүр дунд урт хугацаанд бол энэ нүрсийг хатуу түлшийг одоо сайжруулсан түлшийг бүрэн хэрэгцээнээс гарч эрчим хүчээр дулааныхаа асуудлыг шийдвэрлэх хэмжээнд одоо энэ эрчим хүчийг их усвэртэй болохын лобби бүлгийг бас байгуулад бүгдээрээ санал санаачлагаа нийслэл маань өөрөө гаргаад ингээд эрчим хүчний яам засгийн газартайгаа хамтарч ингэж явбал яасан юм бэ гэдгийг нь саналтай байна. Тэгээд ажлын хэсэг болоод төслийн нэгжийн ажилд амжилт хүсье. За баярлалаа.